Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Ингээд ярьж буй хууль нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт иргэдийн төлөөлөлж Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч Гантиг маань сайн байна уу та? Сайн байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За шүүгчдийн төлөөлөлж Төв аймаг дахь Сумдундын иргэний иргэн анхан шатны шүүхийн шүүгч Гэрэлтвэ шүүгч маань хүрэлцэн ирсэн байна. Төв аймаг дахь Сумдундын иргэний иргэн анхан шатны шүүхийн шүүгч Гэрэлтвэ 2002-оос 2007 онд Оросын улбаны улсын Москвагийн эдийн засаг, статистик, мэдээлэл зүйн их сургуулийн хуулийн факультетэд иргэний эрх зүйч бакалавр, 2017-оос 2018 онд Шихийн утга их сургуулийн хууль зүйн магистр, ажилласан байдал 2007-оос 2012 онд Сүхбаатар Чингэлтэй дүүргийн шүүх, нийслэлийн шүүхэд шүүгчийн туслах нарийн бичгийн дарга, улсын дэд шүүхийн захиргааны иргэн танхимд шүүгчийн туслах шинжээч. 2012-оос 2021 онд Увс аймаг дахь Сумдундын шүүх, Сумдундын 24-р шүүх, Увс аймаг дахь Сумдундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, ерөнхий шүүгч. 2021 оны 3-р сараас эхлэн Төв аймаг дахь Сумдундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Сайн байна уу? За, өнөөдрийн гурвуулангийнх нь ярилцах сэдэв бол хөдөлмөрийн маргаан гэсэн сэдвээр ярилцахаар байгаа. За, таны хувьд ер нь хөдөлмөрийн маргаан одоо хөдөлмөрийн харилцаа гэдгийг ер нь юу гэж ойлгож байна? Тэ? Одоо иргэн хүний хувьд ер нь хөдөлмөрийн харилцаа гэж юу юм гэдгээс эхлүүл. Иргэн хүний хувьд бол би яг ажиллаж байгаа байгууллагатайгаа жил бүр хийдэг хөдөлмөрийн гэрээ маань юм болов. Тэ хөдөлмөрийн за эндээс үүдэлтэйгээр маргаанууд их гард юм шиг байгаа. Яг миний өөрийн хувьд бол гараагүй. Гэхдээ массыг харж байхад ер нь гинт ажлаас халагдчихлаа. Үндэслэлгүй хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдлаа гэдэл шүүхтэд маргаад явж яддаг л да ажил олгогч талтайгаа. Энэ маргааны талаар л одоо шүүгчээсээ тодруулж иргэдэд төлөөлж асууя гэж бодож байна шүү дээ. За шүүгчээс асуухад болохоор хөдөлмөрийн харилцаа одоо үүсэх нөхцлүүд байна тий. Яаж одоо хөдөлмөрийн харилцаа одоо ингэж үүснэ гэсэн яг зохицуултыг хэлж өгвөл. За хөдөлмөрийн харилцаа өөрөө иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын хооронд за дээрэс нь иргэн болон иргэдийн хооронд үүсдэг боломжтой. Тэгэхээр нэлийн өргөн хүрээнд бид нар энэ хөдөлмөрийн харилцаа үүсгэх боломжтой ийм харилцаа байгаа. Энээс улбаалцсан одоо тэр хөдөлмөрийн гэрээг бид нар хоорондоо байгуулж байгаа. Ажил олгогчтойгоо ажилтан за би чамайг ийм ажилд ажиллуулах чинь ийм цалин хөлс би чамд санал болгох чинь чи ийм дотоод журмыг үндэслээд ийм хөдөлмөрийн аюулгүй байдлыг харгалзаж үзээ ийм ажлын байрыг чи хийх ёстой, ажлыг хийх ёстой. Тэгээд харин чи тухайн одоо хөдөлмөрийн дотоод журмынхаа дагуу надад ийм үргийг өгсгэж бидний хувьд ийм ажлын бүтээмж бий болох ёстой юм а гэдгийг танилцуулаад за тэгээд гэрээгээ байгуулах ёстой байхгүй. За тэгээд иргэд тухайн гэрээгээ маш сайн уншиж, танилцаж одоо юун дээр яг харилцан тохиролцсон тэр бүх зүйлийг аль болох гэрээнд маш сайн оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр шүүхэд хандж байгаа иргэдийн гол алдаад байгаа юм нь нөгөө хөдөлмөрийн гэрээг уншиж танилцаагүй ажиллуулагчаас санал болгоцсон шууд гэрээ дээр гар үсэг зурснараа дараа нь өөрийнх нь ирэх ашиг төрч өгдөнгөө үе эн чинь ийм заалт байсан юм уу гэдэг байдлаар ингээд тийм уншиж танилцаагүй тэр агуулга нь өөрөө ойлгоогүйгээсээ болоо хохирох асуудал гарч ирдэг. Миний ингээд сүүлийн хэдэн жил одоо 20-30 жил ажиллаад харж байгаагаар бол гэрээ байгуулахад бол тэр гэрээг заавал нэг бүрчлэн уншиж танилцах албагүй юм шиг байдгийг. Уншиж танилцаад энийг ингээд энтэй санал нийлэхгүй, энтэй санал нийлж байгаа энийг өөрчлөе гэхээр ажил олгогч тал яг ийм саналыг хүлээж авахтаа маш маруу. Тэгээд тийм учраас за уншиж танилцсан чи ялаа, танилцаагүй чи ялаа гэд автоматар зурдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь шүүхтэр ирж байгаа маргааныг ажиглаад байх нь энэ төрлийн одоо алдаа анханасаа гарснаас болоод талуудын хооронд маргаан үүсдэг. За тэгээд гол нь хөдөлмөрийн гэрээн дээр юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр за хэрвээ миний эрх ашиг зөрчигдөөд ажлаас чөлөөлөгдөх болвол ямар тохиолдлыг ажлаас чөлөөлөгдөх үндслэл байх вэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Халагдах тохиолдол ямар тохиолдлыг одоо миний гаргасан ямар зөрчлийг ажил олгогч байгууллага зөрчил гэж үзэх юм. Тэгээд тэр нь халагдах үндслэл болох юм уу гэдгийг та яар сайн тохиролцож байгаа.
Тэгвэл гэрээн дээр бас тэр нь тусгагдаагүй мөртлөө байгууллагын дотоод журам дээр тусгагдсан. Гэрээн дээр байхгүй юм дотоод журам дээр байдаг. Ингээд бас юм хоёр өрөөсгөл зөрчил дунд нь бас байгаад байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр дотоод журамтай гарцаагүй сайн танилцах хэрэгтэй байна. Тийм. Дотоод журмыг бол ихэвчлэн оны эхэнд ажил олгогч ажилтнаа бүгдийн сайхан танилцуулаад за бид нар хөдөлмөрийнхөө дотоод журам дээр бүгдээрээ нийтдээ энэ журмынхаа дагуу ажиллана шүү. Танилцуулж одоо мэдгдсэн байх хэвээр. Тэр хүмүүс хөдөлмөрийнхөө дотоод журмыг мэдчих хэвээр. Хөдөлмөрийн гэрээ гэдэг маань өөрөө зөвхөн ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулагддаг тохиролцоо. Тэгэхээр арай жоохон өөр байгааз. Тийм байна. Тийм. Гэхдээ тэр гэрээ хөдөлмөрийн дотоод журам хоёулаа адилхан үйлчилдэг гэсэн хөдөлмөрийн харилцаанд. Бид нар шүүгч нарын хувьд нөгөө маргаан хэмжээ шийдвэрлэхдээ хөдөлмөрийн дотоод журам аваад хөдөлмөрийн гэрээгээ аваад. За тэгээд хөдөлмөрийн гэрээндээ та энэ хүнийг ажлаас чөлөөлөх гэж байгаа бол ямар үндсэл заасан юм. За хөдөлмөрийн гэрээндээ байхгүй бол дотоод журамдаа энэ үндслийг заасан юм уу гэдэг ингээд шалгаа авчдаг байхгүй. Тэгэхээр таны асуулт сонирхоод байгаа юм нь хөдөлмөрийн гэрээ дээр байхгүй зүйл хөдөлмөрийн дотоод журам тусгагдсан байвал яах вэ гэдэг шүү дээ. Байгууллагын дотоод журам. Тэгэхээр тэр хөдөлмөрийн дотоод журам дээр нэгэнтээ тусгагдаад бас тэр чинь зөрчил болно гэдэг ингэж байгаа бол бас зөрчилд орно. Үндслэлд орчих юм байна тий. Бас нэг ийм яг нийтийг харж байхад ийм жишээ их байдаг л да. Одоо үйлчилгээний байгууллагууд том одоо сүлжээ газрууд за тэгэл лангуу тий одоо худалдааны лангуунууд барилгын туслах ажилчдаг гэх юм уу ийм хүмүүсийг дөнгөж сургууль төгсөөл дадлагжигч ажилтнаар авчаад одоо 1-3 сарын хугацаанд чи дадлагжин туршилтын журмаар чи ажиллана гэж авч ажилуулчаад цалин хөлсөө нөхөхгүйгээр 3 сар харчаа чи манай тэнцэхгүй юм байна гэдээ явуулждаг тохиолдол маш их байдаг. Энэ бол бүр амьдрал дээр хамгийн их жишээ. Энэ бол цэвэр хөдөлмөрийн мүлжлэгт орно. Атал хөдөлмөрийн хуулийн дээр юу гэж заасан байдаг. Яг энэ хүмүүс ингээд шүүхтэр очиад маргалдаад маргаан шийдвэрлүүлэх гэж шүүхтэр очихоор яаж шийдвэрлэдэг вэ? Шүүхтэр шууд очих уу? Эсвэл өөр хандах газар байх уу? Эхлээд байгууллагатай хандаж үзэн штэ мэдээж хэрэг. Тэ. За тэгэхээр дүнгэж хөдөлмөрийн одоо харилцаанд орж эхэлж байгаа хүүхдүүдэд хувьд юу анхаарах хэрэгтэй гэхээр за хөдөлмөрийн гэрээгээ эхлээд байгуулчих. За хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй бол таныг ажил үүрэг гүйцэтгүүлээд эхэлсэн л бол энэ хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэн шүү гэдгийг анхаарч. За тэгээд эцэстээ 2 сар за болоо 3 сар ингээд ажиллуулж чаад цалин үсээ чинь дараа одоо орлого орж ирэхэд олгоё чи байж гэдэг ингээд хүлээлгээд байдаг асуудал бол зөндөө байдаг. За тэгэхээр энэ цалин үстэй холбоотой маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийн тулд доор хаяж 3 сарын хугацаанд шүүхэд хандсан байх хэрэгтэй. Одоо 3 сарын хугацаанд дадлагжигч хийж байгаа хүн туршилтын журмаар ажиллаж байгаа хүн энэ сарынхаа ажиллаж байгаа 3 сарынхаа хугацаанд хандсан байх хэрэгтэй болж таарч байна. Эрхээ зөрчигдсэнийг мэдснээс хойш 3 сарын хугацаанд. Тэгэхээр одоо уул нь хөдөлмөрийн хуулийн зарчим нь өөрөө сард бүр 2 удаа цалинг нь олох хэрэгтэй гэж заагаад өгсөн байж байгаа. Тэгтэл нөгөө туслах ажилтан худалдагч хүүхдүүдэд цалин олохгүй байгаад байгаа тохиолдол зөндөө байдаг. Орлого орж ирэх гэдэг. Тэгэхээр тухайн хүүхэд 1 сар өнгөрцөн тийм үү? Би ажиллаад 1 сарын цалингаа авах хэрэгтэй байна гэдгийг мэдээд байгаа мөртлөөс одоо хөдөлмөрийн маргаан таслах комисс аль эсвэл шүүхэд хандахгүйгээр нөгөө 3 сарын хугацааг хэтрүүлчихэд байдаг байхгүй. Тэгэхээр яалтч байхгүй шүү. 3 сарын хугацаанд та энэ эрхээ зөрчигдсэнийг мэдснээс хойш шүүхэд 3 сарын хугацаанд хандаагүй юм байна. Тэгэхээр энэ хандаагүй гэсэн шалтгаалаад яаж байгаа өнгөрчөж байгаа царийнхаа цалинг та авах хэрэггүй байна гэдэг байдлаар ингэж шийдэж. Тэгээ хуулийн дээр ингээд заасан цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхэд заавал 3 сарын дотор хандаж шийдвэрлүүлнэ гэж заасан. Тэгэхээр дадлагжигч туршилтын журмаар ажиллаж байгаа ч гэсэн за дор хаяж 15 хоногт гэж цалингаа бодоод цалинг нь 2 хувааж өгнө шүү дээ. Энэ 15 эхний 15 хоног за яах вэ гэд манайхан ч бас их өршөөнгөө ууж шүү дээ. Тэгээд өнгөрөөч. Дахиад дараагийн 15 1 сар хэрвээ цалингаа авч чадахгүй тохиолдолд шууд тэр комисс гэсэн тий. Эхлээд комисс шүүхэд маргаан таслах комисс шүүхэд хандах одоо байгууллагынхаа дээд шатны байгууллага албан тушаалтанд нь эхлээд хандна.
За тэгээд тэрнээс хариу аваагүй тохиолдолд шууд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Зарим тохиолдолд нөгөө олон хүмүүстэй олон ажилчтай байгууллагад маргаан таслах комисс гэдээ байж идэг байхгүй юу? Тэгэхээр тэр 150 хүнтэй байгууллага өөрөө тэр маргаан таслах комиссаа байгуулсан байх хэрэгтэй. Тэр комиссаараа эхлээд асуудлаа шийдвэрлэх гэдэг үзнэ. За хэрвээ үнэхээр ийм комисс байхгүй жижиг одоо аж ахуйн нэгжүүд байх юм бол одоо шүүхэд хандах эрх нь нээлттэй байж байгаа байхгүй юу? Тэгэхээр шүүхэд хандах боломжтой. За энийг л хамгийн сайн мэдээд авчих хэрэгтэй байна. Яг тэгэхээр хайрын залуус юм, хайрын хүүхэд охид хөвгүүд юм ингэж хөдөлмөрийн мүлжлэгт оруулаад 1-3 сар туршилтаар ажиллаулаад цалингүй явуулаад дараагийн тэр байгууллагаасаа гараад дараагийн байгууллагатаа тэр залуус маань хандаад дахиад цалингаа авч чадахгүй болоод ингээд нуруугаа ахуулчихад байгаа юм. Яг тэгэж харагдаад байгаа байхгүй нийгэмд тэгэж өдрөгдөж байгаа байхгүй. Тэгээ нуруугаа ахуулчаад тэгээ гадагшаа явах гадаадд очиод хар бор ажлыг хийгээд цалингаа хугацаантаа аваад явж байгаа нь тэднэрт илүү дээр болчиход байгаа байхгүй хараар ажиллаад тий хууль бусаар ажиллаад тэгээ хүний эрх бас зөрчигдөж л байгаа юм. Тийм болохоор 1 сарын хугацаанд цалингаа авахгүй бол ямар ч байсан шүүхээр шийдвэрлэх ёстой юм бэ шүү хүмүүстэй залуусаа. Тийм. Хоёрдугаар нөгөө нэг 3 сар дадлагч чаар ажиллачаад ажлаа орхичлоо шүү дээ. Одоо нэгэнтээ надад цалин олохгүй тодорхой юм байна. Би энэ ажлыг хийгээд ч ямар ч нэмэргүй юм байна гэдэг ингээд ойлгоцсон тохиолдолд тэр ажлаасаа гарснаас хойш 3 сарын хугацаанд бас л шүүхэд хандаад энэ байгууллагуудыг 3 сар дадлагчаарч байдаг юм уу, туршилтаарч байдаг юм уу тийм. Ямар ч хамаагүй эрх зүйн байдлаар энэ байгууллагатай холбоотой харилцаа үүсгээд хөдөлмөр эрхэлсэн л 3 сарын дотор тэр цалин мөнгөнийхөө асуудлыг шийдэж өгөөч гэж шүүхэд хандаад ороод ирэх. Өрөн боломж нээлттэй. Хүүхдүүд энийг ашиглаж чадахгүйгээс бол хохирдог байхгүй юу? Энэ боломжид бүх боломж уг нь бол ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны талд бол байгаа юм байна тийм үү. Гэтэл хүмүүс тэр энэ хугацаагаа алдчихад шүүх хэдний нөгөө талд шийдчихлээ. Шүүх тэгчлээ гэсэн хэл үг их гаргадаг юм шиг санаа бодогдлоо да сая бол тийм дүгнэлтэнд хүрлээ. Тэгээд цаана бас нэг юм байна. Зарим улсууд чинь ингээд за би ажилгүй болчлоо гэд хөдөлмөрийн маргаан үүсгээд шүүхтэр яваалаа штэ. Энэ хөөн хилцэх хугацаа гэж байна уу? Ингээд шүүхтэр удаан яваад байх тусам энэ хүн цаана бас тэр цалин мөнгөөр ч юм уу тэр хохирох. Цалин мөнгөөр хохирч байгаа нэг хэсэг байна тийм үү? Хохироогүйшээ хожиж байгаа хэсэг байна. Ингээд хоёр талдаа харагдаад байгаа байхгүй юу бас? Ажилтан ажлаас чөлөөлөгдчихлөө. Шүүхэд хандцсан нөгөө 1 сарын хугацаанд 1 сарын ажлаас чөлөөлөгдсөн шийдвэр гарснаас хойш 1 сарын хугацаанд шүүхэд хандах эрх нээлттэй байна. 1 сар өнгөрчих юм бол шүүхэд хандаад ч одоо нэмэргүй гэсэн үг. Тэгэхээр хуульд юм нөгөө богиносгосон цаг хугацаа заагаад өгсөн. Тэгэхээр тэрнийхээ дагуу л одоо ажилтан хэрвээ миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 1 сарын дотор хандаад асуудлаа шийдвэрлэх боломжтой. Тэгээд нэгэнт одоо шүүхэд хандсан цагт тэр нөгөө хууль зохицоо гэж та хэлээд байна шүү дээ. Тийм хугацаа таалагдахгүй. Тэгээд шүүхийн процесс хэр удаан явагдана. Тэр бол процесс ажиллагаа, шүүхийн ажиллагаа учраас тэр хүн цалингаараа хохирж байгаа ч гэсэн эхлээд асуудлаа шийдвэрлэх гээл одоо тэгээд хүлээгээл за матлаг хурамтай шүүхэд сайн бүрдүүлж өгөөд хүсэлтэд гарах хөстэй газарт нь гаргаад ингээд процесс ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй байхгүй. Одоо жишээлх юм бол шүүхтэр ирдэг маргааны 2-3% нь хөдөлмөрийн маргаан байдаг юм билээ. Монгол Улсын шүүхийн иргэний шүүн туслах ажиллагааны мэдээ харахад маш их тоо. Тэгэхээр жилдээ 43-аас 50 мянган хэрэг иргэний шүүх шийдэж байгаа байхгүй юу Монголын. Энэний 2-3% гэдэг чинь за жилдээ нэг 1700-аас 2000 хэрэг. Тэгэхээр 1700-аас 2000 хэргийн цаана тэр тооны хүмүүсийн эрх ашиг зөрчигдчихлөө гэж шүүхэд хандж байгаа гэх л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө шүүхийн ачаал өөрөө маш өндөр. Тэгээд процесс ажиллагаа жаахан удаашралтай явагддаг тал бий. Тэрэнд бол санаа зовлт байхгүй. Хэрвээ та үнэхээр үнэлэлгүйгээр ажлаас халагдсан байна гэж шүүх тогтоож байгаа бол тэр хоорондох бүх цалин хөлсөө чинь олох хэрэгтэй. Ажил олох. Тэгээд шүүх аль болох нөгөө зөвхөн ажилтны эргүүлэн тогтоогоод шийдээд хайчих биш. Цалин хөлсийг нь гаргаж болох. Тийм үү? За
тэрнийгээ үндэслээд нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөгөө цалин хүснээс нь зохихгүйг нь төлөвлөх. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичлэлт хийхийг хариуцагчдад даалгах гэсэн. Ингээд цогц шийдвэр гаргаж байгаа нөгөө хөдөлмөрийн харилцаа чинь маргаан чинь дуусах хэрэгтэй байхгүй. Аль болох тэгж шийдэх хичээдэг. Гэхдээ нөгөө хүмүүс хэмжлээ өөрөө гаргахтаа буруу гаргадаг учраас, дутуу гаргадаг учраас бас энэ дээрээ алддаг зүйл байгаа. Тэгээд заримдаа ингэдэг ч ихэнх тохиолдолд байгууллага маань нийгмийн даатгалын шимтгэлийг маань өгөөгүй байна. Эрүүл мэндийн даатгалын маань бас төлөөгүй байна. Байгууллагаас гарах хувьд төлөгдөөгүй байна. Ингээд бид нэр би ингээд гэнт ажлаас халагдсны мөнгө одоо өөрийн хүсэлтээр ч гэсэн ажиллаа өгч байгаа тохиолдолд бас нийгмийн даатгалаас зөх хэмжээний тэтгэмж авдаг штэ. Мөнгөнд тэтгэмж. Тэрийг ингээд бичээд өгөхөөр нөгөөх нь нэг сарын хугацаатай юм уу да. Тэр хугацаанд дороо дуусчт юм байна. Нөгөө даатгалынх нь хүмүүс нь танилцдаггүй юм уу, тийм удаан танилцд юм уу? Надад бол нэг тийм кейс байна л да жишээ. Манай дүү тэгээд өгцөн багт нь шийдвэрлэж өгөхгүй байсараа саран дуусаад тэгээ хүчинг болчихж байгаа. Энэ яг ийм тохиолдолд бас яг хэрвээ байгууллагаас төлөөгүй тохиолдолд яг бид нэр хохирчж байгаа шүү дээ. Одоо эмнэлэг твтэж чадахгүй, эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй, амралт совлилд явж чадахгүй, наазахын ийм юмнууд үүсэж байна л да. За тодорхой төрлийн нөгөө нэг жишээн дээр одоо тохиолдол төр би бол зөвлөгөө өгөх надад ирэх байхгүй, хуулиараа харилцсан. За ер нь бол ийм тохиолдол гарсан бол эхлээд нийгмийн даатгалын байгууллагатай хандна. Миний санаж байгаагаар 14 хоногийн дотор тэр ажилгүйдлийн тэтгэмж авахаа даатгуулах илэрхийлсэн байх хэвээр. Ажлаас чөлөөлөгдснөөс хойш. За тэгээд тэр нэг 14 хоногийн дотор хянагдах хэвээр юм билээ. Тэгэхээр тэр хугацаанд яг хандсан уу? Тэр зохих шатныхаа байгууллагад хандаж чадсан уу? Зарим нөгөө нэг дүүрэг андуураад дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад андуураад бас хандчихдаг тохиолдол байдаг. Эсвэл шал өөр байгууллага руу хандсан ч байж магадгүй тийм ээ. Тэгэхээр яг тухайн чиглэсэн байгууллага руу та хандаж чадсан уу гэдгээ шалгах хэрэгтэй. Хэрвээ таны хүсэлтийг үнэхээр тухайн байгууллага хүлээж аваад шийдвэрлээгүй тохиолдолд дээжнийх нь албан тушаалтанд нь хандах гомдол гарах эрх нээлттэй байна. За тэгээд тухайн байгууллагын дээжний албан тушаалтын гомдлыг хууль засны дугаар дагуу 30 хоногийн дотор шийдвэрлээгүй тохиолдолд за тэгээд захиргааны иргэн шүүхэд эсвэл буюу энэ байгууллага ажиллаа хийхгүй байна. За тэгэхээр миний эрхийг ингээд зөрчөөд байна. Миний нийгмийн даатгалын шимтгэл сангаас авах тэтгэвэр тэтгэмжийн одоо эрхийг маань ингээд зөрчөөд байгаа учраас энэ эсвэл болохыг тогтоож өгөөч. Энэ ажлаа хийхийг нь даалгаж өгөөч гэдэг байдлаар захиргааны иргэн шүүхэд хандах боломж нээлттэй байна. Ажил олгогч хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байвал яах вэ гэдэг асуулт таны ярианд гарсан. Тэгэхээр ажил олгогч хэрвээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байх юм бол энэ одоо энэ зөрчлийг мэдснээс хойш та мөн одоо 3 сарын дотор шүүхэд хандахны эрх чинь нээлттэй байгаа. Тэгэхээр заавал одоо таныг хөдөлмөрлүүлж гэрээ байгуулад цалин хөлс олгосон л бол тухайн байгууллага чинь нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой. За үнэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нөхцөл байдал тогтоогдох юм бол нөгөө хууль заасан 3 сарын хугацааны дотор шүүхэд хэмжлэг гаргах шийдвэрлэх эрх нээлттэй. Бас нөгөө шүүхэд хандхаас өмнө бас нөгөө байгууллагатай тухайн ажил олгогчтой хандсан байх хэрэгтэй тий. Хувийн байгууллагуудад бол юм хамаарахгүй. Нөгөө төрийн байгууллага нөгөө шатлсан нөгөө заавал сонсох ажиллагаа хийн, ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг нөгөө хуулиараа хийх хэвээр ажиллаа хийх хэвээр хүмүүс учраас надад ч илүү цензур ихтэй байгаа. Тэгээ хөдөлмөрийн маргаан дээр бас ингээд үндэслэлгүй ингээд ажиллаа садлагдчихлаа. За одоо ингээд ах トゥ хамар гэсэд хамаатнаа ингээд авчлаа. Нутаг нэгэн хүмүүнээ ажилд авахын тулд намайг ингээд үндэслэлгүйгээр ажиллаа саллаа гэсэн маргаанууд маш их байдаг. Одоо ер нь ингээд нийгмийн сүлжээг харж байхад дийлийнх нь тийм байгаад байдаг. Тэгээ энэ дээр бас нотлох баримт шаардаад байдаг гэж. Таны асууж байгаа асуултын үед бас нэг чухал зүйл нь болохоор хэдийгээр тэгж ярьдаг ч гэсэн одоо тэр шалтгаан нь тайлбарлаад байгаа үндсэл нь өөрөө өөрийнх нь ажлаас чөлөөлөгдсөн үндслэлд ямар нэгэн хамааралгүй байдаг байхгүй. Тэгэхээр ажил олгогч тэр хүнийг ажлаас чөлөөлөхдөө шийдвэр гарганаад тушаал гаргана.
За засаг дарга захирам гарна тийм үү. За тэр тушаалтаа нэгдүгээр ямар хуулийг баримтлаад энэ хүнийг ажлаас чөлөөлөх болсон. Тэр нөгөө хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн дотоод журмын аль заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалтыг баримтлаад энэ хүнийг ажлаас чөлөөлөх болсон үндслээ бичнэ. Хоёрдугаар яг хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заал ажлаас чөлөөлөх болсон үндслэл нь тодорхойлох хэрэгтэй байхгүй. Үнэхээр орондоо хасагдсан юм уу? Эсвэл тухайн таны хийж гүйцэтгэж байгаа ажил чинь одоо мэргэжлийн хувьд таархаа болцсон юм уу? Ур чадвар чинь одоо таарахгүй болцсон юм уу? Эрүүл мэндийн хувьд таарахгүй болцсон юм уу? Ямар сайн тодорхой бид нар ноо олоод бичнэ л дээ. Тодорхой дурдах хэрэгтэй байхгүй. Энэ нь өөрөө нотлох баримтаар нотлогдсон байхыг шаарддаг шүү. Нотлох баримт. Гол нь энэ дээр нөгөө ажил олгогч ажилтаа хоёулаа алддаг байхгүй. Нотлох баримтаа сайн цуглуулахгүй дутуу хурдхан шиг нэг тушаал гаргахад хүнийг чөлөөлөх юм боддог болохоос биш. Яг энэ хүний хувьд энэ нь ингээд зөрчил болцсон байна. Энэ нь ийм нотлох баримтаар нотлогдсон юм байна. Тогтоогдсон юм байна. За ингээд та цаашид энэ ажлыг гүйцэтгэх боломжгүй болцсон юм байна гэдэг байдлаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргадаггүй. Маш хөнгөмсгөөр хурдхан шиг л одоо тэр нотлох баримтыг сайн бүрдүүлж чадахгүйгээр л ажлаас чөлөөсөн шийдвэрээ гаргацдаг. Тэгээд энэ нь эргээд шүүхтэр унах шүүх ажилтны эргүүлэн тогтоох гэдэг маш ноцтой үр дагавар. Буцаагаад ажилд нь ав гэсэн шүүхийн шийдвэр цалингийн алган, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөв ажил олгогчдод айгүй хохиролтой байна. Ажилгүй байсан хугацааныхын цалингийн бүтнээр нь 100% бүгдийг нь олгодог. Бас нэг нэмэгдлүүдтэй хамт болгоно шүү. Тийм байлаа. Урамшууллаас босоод бүх нэмэгдлүүдийг олгоно. За яг ингээд өөрийн талын хүний миний оронд ингээд намайг халаад ажилд авчлаа гэд нотлох баримт гарцаагүй гараад ирсэн тохиолдолд бол уг ажилтан бол шүүхтэр яллах юм байна тий. Хажмагч наадах чинь нөгөө юм байхгүй. Яг өөрийнхөө ажилтныг авлаа гэдэг байдал ч өөрөө нөгөө нотлогдохгүй. За тэгээд тухайн ажилтныг эхлээд чөлөөлж штэ. Хаанаас ч харсан, хин ч харсан уг нь бол тий байгаал байдаг. За яг тэр бол нөгөө манай монголчууд цөөхөн ах トゥ амраг садан олонтой учраас гардаг асуудал байж болох юм аа. Гол нь нөгөө нэг ажлаас чөлөөсөн шийдвэр төр чинь тийм юм тусгагдахгүй байгаа байхгүй юу? Тий. Өөр юм тусгагдана тийм үү? Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга сая 22 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ шинэ хууль дээр хөдөлмөрийн гэрээний төрлүүд бас өөрчлөгдсөн үү? Энэ талаар бас ярил. Өөрчлөгдсөн. За жишээлбэл ямар төрлийн гэрээ бий болсон бэ гэхээр бүр наривчлаа зохицуулсан гэсэн. Дагалднаар ажиллах гэрээ, туршилтаар ажиллах гэрээ, гэрээсээ ажиллах гэрээ, мөн зайнаас ажиллах гэрээ. За мөн ажлын бүтэн бүс цагаар ажиллах гэрээ гэдэг ингээд нийт 4-5 төрлийн гэрээ. Төрөл бол ялгамжтай тийм. Хоорондоо ялгаатай гэрээнүүд гэсэн. Дагалдан гэдэг маань өөрөө тухайн ажлыг хийж чаддаг болтлоо өөрөө бие даагаад хийгээд чаддаг болтлоо тэр ажлыг нөгөө туршлагатай чадвартай хүнийг дагалдаж ажиллаж байгаа хэлбэр. Туршилтын гэдэг нь өөрөө ажил олгогч чи энэ ажлын байран дээр тохирох юм уу үгүй юм уу надад харуулаатгаа гэдэг тийм ингээд шалгаж байгаа. Яг тухайн ажлын байран дээр тэр хүнийг 6 сар ч юм уу ажиллуулаад за үнэхээр чи ажлыг хийж гүйцэтгэж чадах юм байна гэх юм бол үргэлжлүүлээ хөдөлмөрийн гэрээ байгуулад явчихна. Тэгээгүй тохиолдол туршилтын хугацаанд тухайн ажлын байранд та тэнцэхгүй болсон, тэнцэх боломжгүй юм гэсэн ийм одоо бидэрт дүгнэлт гарлаа гэх юм бол одоо тухайн туршилтын гэрээг дуусгар болгодог. Ийм хоёр өөр янзаар. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг дагалдан туршилт гэдгийг холиод цалин бүлөөний хувьд ч бас ялгаатай юм. Тий, цалингийн хувьд бас ялгаатай. Дагалдны хувьд яг ижил төвшний ажил хийж байгаа хүмүүсийн цалингийнх нь 70%-аар тий дадлагчч яг адилхан ажил хийж байгаа хүмүүсийнхаа цалингийн 70%-аар цалинж боломжтой билээ. Бас юм ялгамжтай байна. Өөр шинээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор нэг сахилгын зөрчил ингээ байгууллагаас за нэг сануулга одоо бидний ярьдгаар бол санамдлага авлаа энэ төр гэдэг шүү дээ. 5 минут тоцорлоо энэ лээ тэглээд нэг удаа аваад хоёр дахь
зөрчил гарах юм бол шууд халах баг үндэслэл болохоор тийм хөдөлмөрийн одоо энэ шинэ хуулийн дээр тийм байлээ. Тийм зөрчил доголдлоо. Нөгөө хөдөлмөрийн харилцааг хоёр үндслэлээр ажиллагч нар дуусгар болгодог байхгүй юу? За нэгдүгээр ажилтан өөрөө за би ер нь танай байгууллагад ажиллагаа боллоо гэдэг ингээд өөрөө саналаа гаргаад дуусгар болох. Нөгөө тал нь ажиллагч санаачлахаараа цуцалж штэ. За та манай ажлын байранд тэнцэхгүй болсон. Манай оронтой хасагцсан гэдэг ч юм уу те. Нөгөө хууль заасан үндслүүдийг заагаад ажлаас чөлөөлж байгаа ийм хоёр хэлбэрээр явж байгаа. Тэр таны асуусан асуултын хувьд болохоор эхлээд нэг ажилтанд сахилгын шийтгэл сануулгах сахилгын шийтгэл оногдуулчлаа шүү дээ. Тэр нь тушаалаар юм уу захирамжаар баталгаажсан байх хэрэгтэй. Ямар үндслээр танд сахилгын шийтгэл оногдуулсан бэ гэдэг чинь тэр тушаалд тодорхой дурдсан байдаг. За тэгээд сануулсан юм чинь дээ гэдээ орхичдаг хүмүүс таадгүй харин тийм. За тэгж байгаа болох үз гэдэг орхичдаг. Гэтэл сануулгах шийтгэл хүлээсний дараа дахиж одоо зөрчил гаргасан тохиолдолд ямар нэгэн сахилгын шийтгэл авч таарна да. Тэгэхээр шууд ажлаас чөлөөлөх үндслэл болно гэдгийг ажилтан сайн одоо мэддэггүй. Тэгээд тэрнээсээ олж бас алддаг тохиолдол бий. Энийг бол ажиллагч угаасаа хуульд заасан. Одоо шинэ хуулийн 2021 онд батлагдсан шинэ хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81-ийн 4-т бичсэн байна л да. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан тэгээ хаалсан дотор 2 ба түүнээс дээш гэж байгаа байхгүй. Тэгэхээр эхний нөгөө нэг сануулсан шийтгэл чинь нэг дахиад 2 дахь шийтгэл хүлээж байгаа чинь ингээ 2 болчлаа гэд ингээд ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна. Хурлаас хоцорлоо, ажлаас хоцорлоо гэж бид нар ч одоо 5%, цалингийн 5%, 10%, 20% гэж юу гараал явдаг л та. Тэгээд бас үл тоож болохгүй болчихж байгаа юм байна шүү дээ. Хоёр дахь давтагдах юм бол энийг давтагдахаас өмнө би хэрвээ ийм зөрчил гаргасан үнэн үгүй би ийм зөрчил гаргаагүй гэсэн маргаан бас үүсгэж болох юм тийм үү? Тийм нөгөө нэг сахилгын шийтгэл оногдуулсан аль эсвэл цалингийн 20%-ыг суудгасан ийм шийтгэл оногдуулсан шийдвэр гараад тэрийг та мэдснээсээ хойш нөгөө хууль заасан 30 хоногийн дотор шүүхэд хандах эсвэл тэр маргаан таслах комисстай хандаад шийдвэрлэх хэрэг нээлттэй. Тэрийг үнэхээр сахилгын зөрчлийг зөв авсан байна уу? Нотлогдож байна уу гэдгийг өөрөө шүүх хянаад шийдвэрийг гаргах учраас энийг бас хүмүүс анхаарахгүй, тоохгүй хаях тохиолдол байдаг учраас эцэстээ өөрийнхөө эрхийг зөрчүүлэх нэг нөхцөл байдлыг үүсгэж байгаа байхгүй. Тэрийг бас хоёр юм уу түүнээс дээш ингээл болоод ирэх юм бол одоо ажил олгогч бол шууд чөлөөлөх бүр үндэслэл болчих юм байна тийм үү. Тийм учраас маш их анхааралтай байж одоо чи өөрөө хэрвээ тэр гаргасан шийдвэр захирамжтай санал нийлж байвал одоо тэгээд дугаахын шиг хоёр дахь зөрчлөө гаргахгүй хүн шиг л явж байхаас үгүй нийцээг бол 30 хоногийн дотор хандах хэрэгтэй гаргах юм. За тэгээд бол бас маш олон хүн одоо энэ шинэ хөдөлмөрийн хуулиар бол хохирох. Шинэ гэлтгүй нөгөө хуучин 1999 онд батлагдсан хууль үйлчилж ирсэн. Тэгэхээр тэр хууль дээр ч гэсэн энэ агуулга явж исэн өөрчлөгдөөгүй яг л концепц нь хэвээрээ л явж байгаа. Тэгэхээр альва нэгэн том баг гэлтгүй ямар нэгэн хөдөлмөрийн малгаан хөдөлмөрийн юм чиний сэтгэлд нийцээгүй чиний одоо чамайг буруу үндслэлээр халагдсан янз янзын тохиолдол гарах юм бол ерөөсөө л хуулийн дагуу шүүгчтэй хандаж хуулийн дагуу өргөдлөөс хүсэлтэй гаргаж нотлох баримтаа ялангуяа гаргаж өгөх хэрэгтэй юм байна л гэдгийг иргэд маань хамгийн их ойлгох хэрэгтэй юм байна тийм ээ. Иргэдэд шилдэг нөгөө ажил олгогчид бас өөрсдөө маш сайн анхаарах хэрэгтэй. Таны гаргасан шийдвэр ямар нэгэн нотлох баримтаар нотлогдсон байхыг шаардна. За үнэхээр таны ажилтан ажил мэргэжлийн хувьд таархаа болцсон. Эсвэл эрүүл мэндийн таны гүйцэтгэх гэдэг ажилд таарахгүй болсон бол энэ талаар нөгөө мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр миний ажлын байрны шаардлагыг хангаагүй учраас энэ үндслээ би чөлөөлсөн юм а гэдэг ийм асуудал яриад тэр нь нотлох баримт цуглуулаагүйгээсээ болоод ингээд ажил олгогчид ихэнх нь шийдвэр нь шүүхийн шатнд өчнгөө болтыг асуудалсан байна. Мэргэжлийн байгууллагаас энэ дүгнэлтүүдийг бол гаргах хэрэгтэй. Энэ чинь бүхэн нотлох баримт үндслэл болох юм байна.
За тэгэхээр ингээд өнөөдөр гурлаа хөдөлмөрийн харилцаа гэж юу юм те? Хөдөлмөрийн харилцааны ямар төрлүүд байдгийг. За энэ хөдөлмөрийн харилцаан дээр ер нь иргэд болон ажил олгогчд маань ямар асуудал тулгарддгийг те? Шүүхтэр ямар маргаанууд ер нь дийлэх байдгийг. Ийм хүү сэдвүүдээр ярилцлаа. Тэгээ иргэддээ ер нь бол хангалттай сайхан мэдээлэл өгсөн гэдэгт бол итгэлтэй байна. Таны хувьд ч гэсэн мэдээллүүдийг бас шүүгчээс сайн асууж авах шиг боллоо тий. Шүүгчийн хувьд ч гэсэндээ бас мэдээллүүдийг маш сайн өглөө. За баярлалаа. Тий. За ингээд өнөөдрийн маань ярьж буй хууль нэвтрүүлэг маань өндөрлөлөө. Ингээд үзэгч та бүхэндээ хангалттай сайхан мэдээлэл өгсөн хоёр зочиндоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.